Урт нэртэй хуулийн үйлчлэлд усан сан бүхий газарт алт олборлохын тулд 12 компани хүсэлт ирүүлж гээд байгаа юм байна. За дээрх компаниудын зарим нь голын голдрлыг өөрчлөх саналж дэвшүүлсэн байна. Хэрвээ энэ хүсэлтүүдийг хүлээн зөвшөөрөх юм бол байгаль орчны доройтол хяналтаас гарна гэж үзэж байгаа юм. Иймээс ч байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс усан сан бүхий газарт ашигт малтмал эрен хайх олборлохыг хориглох тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргахгүй гэж мэдэгдлээ. Өнөөдөр гол мөрний урсаж их бүрэлдэх газар огт одоо уул уурхай ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа хийгдэг 19 газар байна. Гэтэл одоо энэ 66 дугаар тогтоолыг эрчимжүүлэх хүрээнд 12 гол мөрний урсаж их бүрэлдэх газар руу орохоор ийм одоо компаниуд эдгээр саналаа ирүүлчихэд байгаа юм билээ. Тэгээ эн чинь цаана одоо нөгөө 19 үлдснээс 12 доо нөгөө цаана 7хон гол мөрний урсаж их бүрэлдэх газар үлдчихэж шүү дээ. Тэгээ эн чинь одоо үндсэндээ баг нөгөө урт нэртэй хууль ер нь үндсэндээ байхын хэрэггүй болж ирж байна. Тийм учраас бид нар энэ асуудлыг бол яам дээр яриад за манай байр суурь бол манай яамны байр суурь энэ дээр бол хатуу байна. Энэ одоо цөлжилтөө тэмцэн газрын дороотлыг бууруулна, нөхөн сэргээлтийг хийн гэдэг олон одоо зорилго хөтөлбөр юмнууд тавьчихад ингэж ажиллаж байгаа байж нөгөө талаараа газар шороогоо ухаа, ой руу ороо, ус руу ороо, гол мөрний урсаж их бүрэлдэх газар руу ороо гэдэг ингээд зөвшөөрөл өгдөг юм уу? Эсвэл одоо байр сууриа тавьж өгөөд ингээд бол бид бол чадахгүй. Хичнээн одоо алтан мөнгө тэрний цаана төсөв санхүү хэрэгтэй байгаа боловч эргээд нөхөн сэргээхдэггүй эргэж хэдэн 10 жилээр нөхөн сэргээхдэггүй уул ус газар шороотой болох гэж байна. Тийм учраас өнөөдрийн 5-10 хил алтнаас илүүтэй бид бүхэнд ирээдүйн энэ цаг үеудад ирээдүйд үлдэх үр хүүхдүүдэд маань газар ус шороо хэрэгтэй байна. Байгалийн унган төрөх хэрэгтэй байна.